Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр арцтай бялуу хийсэн байгаа. Хамгийн гол нь маш амттай, маш амархан заавал хийж үзээрэй. Одоо ингээд эхэлцгээе. Хамгийн түрүүнд суураа хийх байгаа. Сууранд маань 150 г гурил, 25 г сахар, 125 г цэцгийн тос. Цэцгийн тосоо ингээд жижиглээд хэрчиж чинь мөн нэг амны халбаг ус орно. Одоо бүх орцуудаа нэг савнд хийгээд нийлүүлээд талина. Ингэхдээ маш сайн базаж нийлүүлж өгөөрэй. Ийм болсон зурмгаа хүнсний утгаар бүтээгээд дасгалгааны температурт 30 минут амрааж байлгана. Ингээд 30 минутын дараа зурмгаа 26 см-тай бялууны хэвэнд хийгээд жигд тарааж өгнө. 24 см-тай бялууны хэвэнд бас хийж болно. Ингэхдээ ирмэгээ ойролцоогоор 1 хүрэн өндөртэй тойруулж тарааж өгөөрэй. Ингэж харагдчихээн. Одоо дээрэс нь сэрээгээр хатгаад нүхлээд өгнө. Ингээд мөн адил дасгалгааны температурт 30 минут байлгана. 30 минутын дараа ийм болсон байна. Одоо шарга шүгэний цаасаар дээрээс нь бүтээгээд урьдчилж халаасан шарга шүгэнд 190 градусад 30 минут болгоно. Ингээд 15 минутын дараа дээр нь тавьсан шарга шүгэний цаасаа авна. Ингээд үргэлжлүүлэн 15 минут болгоно. Нийтдээ 30 минут болгох ёстой байгаа. Энэ хооронд дотор нь хийх зурмага хий. Зурмагт маань 350 г арц, биеийн арц хэрэглэсэн байгаа. 3 ширхэг өндөө, 120 г сахар, 4 амны халбаг сүн крем буюу whipping крем, 100 г нарс модны самар орно. Энэ самар маань дээрх зураг шиг харагдана. Бидний мэддгээр цөмдөг боргоцон самар байгаа. Хальслаад ийм ууданд савлчихсан байдаг. Би үүнийг хэрэглэсэн байгаа. Мэдээж энийг хальстайг нь аваад өөрсдөө цөмөөд хэрэглэж болно. Ингээд өндгөө хаглаад нэг савнд хийчин. Дээрээс нь арцаа, сүн крэмээ, сахараа, мөн самарныхаа талыг хийгээд өгнө. Ингээд бүгдийг нь хутгаж холино. Ийм болсон байна. Одоо суур маань маш гоё шаргал болсон байна. Ингээд 30 минут болгосны дараа шууд шарга шүгэнээс гаргаад дээрээс нь зурмага хийн, мөн үлдэгдэл самраа дээрээс нь жигж цацаж өгнө. Ингээд үргэлжлүүлэн шарга шүгэнд 170 градусад 35 минут болгоно. 35 минутын дараа ийм болсон байна. Одоо ингээд ойролцоогоор 1 цаг хөргөө тавьчихна. Ингээд амтад арцтай бялуу маань бэлэн боллоо. Асуух зүйл байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.